уралдаанч хүүхд гэдгээ сонгоод гарааг бүртгэх. Энэ дээр карт уншуулгууд л автоматар регистрийн дугаар аваад энэ дээр энэ дээр одоо би нөгөө карт уншигчны юу авахгүй учраас та хэд шууд үзүүлж болохгүй байгаа юм. Регистрийн дугаар хийж байгаад үзүүлье. Ингээд хийгээд хаахаар хүүхэд бүртгэлгүй хүүхэд байна гэж гарч ирж байгаа. Яг энэ уралдаанд энэ насан дээр энэ хүүхэд уралтаар бүртгүүлээгүй байна гэсэн утгатай. Үгүй яахын гаргахгүй гэсэн үг. Энэ хүүхэд чинь ажиглах цоох гарч ирсэн тохиолдолд карт уншигчин дээрээ карта дарна штэ. Яг л хүний хуцаа орлоод амаа юу авах вэ? Тэр хүүхэдтэй хүн микрофоноо түр хаачихгүй. ID карта уншуулна гэсэн зур гараад ирсэн байгаас энэ дэлхийд харагдаж байгаа үстэй. Энэ нөгөө карт уншигчнээс чинь нөгөө мэдээлэл дамжуулдаг сервер нь одоохондоо түр зогсчиход байгаа учраас та үзүүлж чадахгүй. Карта уншуулгууд автоматар бүх мэдээлэл нь гараад ирнэ бүртгэлтэй хөхт бол. А бүртгэлгүй хөхт бол саяны төр дээр нөгөө хүүхэд бүртгэлгүй байна гэж нэг гарч ирсэн дээ. Энэ дээр энэ улаан. Энийний дээр нь гарч ирээд байгаа шүү дээ бүртгэлгүй хүүхэд гэдэг. Харагдаж байна уу? Бүртгэлтэй хүүхэд бол одоо би энэ доороос нэг бүртгэлтэй хүүхдийн регистрийг авч байгаа та хэд бүртгэлтэй хүүхдний яаж гарах нь харуулъя. Өнгөрсөн 18-19 онд бүртгэхэд одоо 7 нас хүрсэн ирнээсээ нэг сарын өмнө ч юм уу хүрсэн тохиолдолд хүүхдийг ээлж бүртгэж болохгүйсэн. Тэр алдаанууд бүгд засагдсан байгаа. 18 онд гарч ирсэн алдаанууд 19 онд бүгдээрээ засагдсан байгаа. Өдрөөр нь хүртэл авч байгаа. Тооцоолсон. Ингэж гарч ирнэ. Карт чинь амжилттай уншаад хүүхд бүртгэгдсэн байгаа бол хүүхдийн зураг, нас, одоо урд нь бэртэл авч ирсэн үгүй юу гэдэг. Хэрвээ энэ нэмэх тэмдэг улаантай байх юм бол бид нар юуг шалгах хэрэгтэй вэ гэхээр энэ хүүхэд хизээ бэртэл авч ирсэн. Хэдэн сарын өмнө ч юм уу хэдэн өдрийн өмнө бэртэл авсан байх магадaltaй учраас тэр бэртэлтэй холбоотой уралдаж болно гэсэн эмчи бичиг зайлшгүй байх хэрэгтэй. Тийм шаардна гэсэн улаан байх юм бол. Тэгээ одоо их насан дээр энэ хүүхэд хэд дугаартай гарч байгаа дугаарыг оруулж өгөөд хүүхэд болгон уралд хоолсондоо өөрөөр дугаартай гарч байгаа тохиолдлууд байгаа учраас энэ дээр дугаарыг орж өгөөд батлах гээд хадгалчих юм бол энэ хүүхэд тухайн уралдаанд их насны борин дээр 157 гэдэг дугаартай гарлаа гэдэг бүртгэл хийж байгаа. Энэ бүртгэл хизээ ашиглагдах вэ гэхээр уралдаад орж ирсэн хүүхдүүдээс унсан хүүхдийн дугаараар хайлт хийхэд энэ үндсэн мэдээллийг гаргаж ирэхэд бид нөгөө яаралтай холбоо ойрох эцэг эхийн дугаар уяачийн мэдээллийг олоход энэ уралдааны дугаараар хайх гэдэг дээр дараад хайхаар хүүхдийн үндсэн мэдээлэл гарч ирж байгаа. Энэ регистрийн дугаарыг аваад нөгөө хүүхдийн бүртгэл рүү ороод тэнцэнээс шүүгээд бусад бүх холбогдох мэдээллийг аваад дараах арга хэмжээнүүдээ авах гэсэн. За гараанд гарах бүртгэлтэй холбоотой асуух зүйл. Хүүхдийн карт эвдэрсэн юм уу ямар нэг юм болсон тохиолдолд бид нар шууд регистрийн дугаараар энэ дээр нь бичээд бас хайж болно. Картгүй ирсэн би регистрийн дугаараа мэднэ гэх юм бол энэ дээр регистрийн дугаараа бичээд карт юу үүрэг гүйцэтгэж байгаа гэхээр регистрийн дугаар бичих бид нар цаг алдахгүй байна. Энэ дотор регистрийн дугаарыг л хадгалсан гэсэн үг. Тэрийг автоматар аваад хүүхдийн холбогдох мэдээлэлтэй холбож өгч байгаа л үүрэг гүйцэтгэж байгаа. За юун дээр гарааны бүртгэлтэй холбоотой асуух зүйл. Офлайн орчинд яаж гараан дээр бүр цаашаага манайч гаргадаг шүү дээ. Хөдөө тэгэхээр яг адилхан шүү дээ. Офлайн орчинд юу? Офлайн онлайн орчинд ерөөсөө юу өөр вэ гэхээр тохиргоо л өөр. Анх нөгөө нэг ашиглах компьютер өдрийн хийх тохиргоо л өөр. Тохиргоо хийгдсэний дараа хийгдэг үйлдэл чинь бүгдээрээ адилхан. Офлайн орчинд та нар ашиглахад нэг компьютероо толгой компьютер, сервер компьютер болгоно. Тэгэхээр тэрнтэйгээ нөгөө нэг рутерээр хооронд нь холбох дээр нэлээд IT-ийн мэдлэгтэй шаардлагатай болж байна.
Ингээд карта өгөх юм бол уралдаанч хөвтөг орно. Уялж нь бол бүртгэж ш тусна. Энэ дээр орж ирэх картыг уншуулна шүү дээ. Тэгэхээр энэ дээр таагийн мэдээлэл нь гараад байна. Таагийн мэдээлэлтэй холбоотой мэдээлэл байх юм регистрийн дугаар холбогдох мэдээллүүд гараад ирэх юм бол уралдаан уяач чирээ сонгож өгөх болоо энэ уралдаан. Тэгээд бусад бүртгэх одоо ямар насны морь оомж байгаа бүртгэж өгөх. Хүүхдийн үндсэн мэдээллийг дуудаж гаргаж ирж байгаа энэ бол өссөн чинь. Тэгээд тэр карттай тэр хүүхд холбогдоод гараад ирж байгаа. Дахиад гарааны бүртгэж картаар бүртгэж ирж байна. Бүртгэлтэй холбоотой асууж тодруулах зүйл. Арчсан байл дээр бэлтгэж шүү дээ. Хүүхдүүд тийм үү? Тэрсгэн би чамд явуулъя да. Энэ юу агаад дамжуулах алдаа гарна. Хорооны яг би та эдгээс харуулж юу вэ? Одоо үндсэн бүртгэл байна шүү дээ. Картын бүртгэл, карттай холбох, картаар гаргахтай холбоотой асууж тодруулах зүйл байна уу? Байхгүй бол би юу гэвэлээ. Хорооны бүртгэлийг явлаа. За. Кохон байна. Сайхан ойлгож байна дээ эднээс. Өөртөө тайлбарлаж авч ойлгож шүү дээ. Ой цаашаа явъя. Кохон байна. Байна. Нимас. За. Яг хожимж явчихлаа. За яг нэг явдгаар явах юм шиг өстэй. Одоо наад болж байгаа газрыг хийж бүртгээ. Тэгээд уралдаан хүүхдэд гарангууд нь гараан дээр очиж бүртгэл явуучих юм тийм үү? Ээ хуучин бүртгэдэг яг л тэр хэлбэрээр л. Одоо ерөөсө програмд нэмэлт өөрчлөлт юу ч ороогүй. Нөгөө нэг хуучин жигдэрсэн байсан програмаар л явж байгаа. Нэг юм асуухгүй. Энэ сумдад одоо офлайнаар бүртгэх шүү дээ. Ээ. За энэ үед сумд нөгөө нэг манай карт унших төхөөрөмж цөөхөн байгаа учраас 19 сумд хүрэлцэхгүй. Тэгэхээр картыг сумдад заавч ашиглах хэрэгтэй юу? Сумдад карт ашиглахгүй сумдад зүгээр регистрийн дугаараар гарна гэсэн. Гэхдээ энэ жил сумдын бүртгэлийг яаж хийх талаар агентлагаас тодорхой чиглэл өгөх бах уу? Тэрэн дээр. За баярлалаа. Тодруулах юм байна. За. Одоо манайх чинь одоо за аймгийн төвийнхаа наадам дээр сайн наадам дээр офлайнаар ажиллаад тэгээд 12 сум үлцэн 12 сумдаа онлайн эрхээ өгөөд ажиллавал ямар нэгэн тацалт дунд нь гарахгүй гэж ойлгож болох уу? Бүгд тус тусдаа офлайнаар ажиллах юм байна үстэй. Би одоо 12 сум онлайнаар ажиллана. Манай сумд 12 сум нь онлайнаар. бүгдээрээ болохоор манайх өөрсдөө офлайн дээр ажиллавал эрхийн асуудлыг шийдэх боломж нь энэ мөн үү гаргаад байна. Онлайнаар ажиллаж байгаа сумууд дээр чинь бол зэрэгцэж бүртгэл хийх боломж байхгүй юм шүү дээ. Эсвэл агентлагаас нэмж тэр болгон дээр эрх таавна гэсэн үг шүү дээ. Онлайнаар зэрэг явж байгаа тохиолдолд нэг эрхийг хоёр талд ашиглах боломж авахгүй шүү дээ. Энэ тийм ээ, энэ байхгүй. Онлайнд манайд 11 эрх байгаа манай байгууллагын хэмжээ. Тэгээд тэр 11 суманд тараагаад өгчөж байгаа нэг нэгээр. Бид нэр өөрсдөө аймгийнхаа төвдөр болохоор офлайн дээр ажиллаж гарсан даавал Тэр 11 эрхийг нэг нэгээр бүртгэж болно гэвэл тэрэн дээр асуудал үүсэхгүй. Танах офлайнаар явна гэхээр нэг ийм асуудал үүснэ. Тэр 11 сум дээр бүртгэгдсэн бүртгэл байгаа шүү дээ онлайнаар. Тэр бүртгэлийн мэдээлэл та нарын мэдээллийн сан дээр байхгүй гэсэн үг. ер нь бол би тэр мэдээлэл заавал биднээсээ орж ирэх дараа нэг хуулцдаг шүү дээ офлайн мэдээлэл болоос тэгэхээр дараа бид нар өөрсдөө ихээр харахад харагдаж шүү дээ тэр сумдихтэй дараа Тэгин. бүх наадам зэрэг болж байгаа бид нар заавал тэр сумдын мэдээллийг харах шаардлага нэг байхгүй санагдаж байгаа байхгүй. Тэгвэл боллоо болно. Хэрвээ тийм шаардлагагүй болно. Тэр болохгүй чадахгүй шүү дээ тэгэхээр Тэр шаардлагагүй одоо жишээлбэл бүх сумын уралдаан зэрэг болно гэж байгаа тохиолдолд тэр бол ямар ч асуудал үүсэхгүй. тэгэхээр бид нар офлайн дээр ажиллах чинь яг үлээ. Та хэд офлайн дээр онлайн дээр аль нь дээр нь ч ажиллаж болно гэсэн үг шүү дээ. Офлайн ч угаасаа та хэд нэг 5 эрх өгөгдсөн байгаа шүү дээ. User 1-ээс user 5 хүртэл. За. Тэргүүрээ бүртгэл явчихна гэсэн үг шүү дээ. Тэггүй л офлайн дээр. Аа?
5-аас илүү их байж болдоггүй л